За бүгдд нь орой минь өнөөдөр бүгдээрээ бяцхан элэгний өгүүлийнхаа ээлжид өгүүлгийг сонсъё. Өнөөдөр гар зураг зохион бичлэгийн уралдааны 3 дугаар байрны шагналт энэ мөнх цэцэг охины зохион бичлэгийг уншия. Мөнх цэцэг охин маань Ховд аймаг Зэрэг сумын 4 дугаар ангийн сурагч юм байна. Тэгэхээр эрүүл элэг энх тунх амьдрал. Монгол улсад элэгний хор тавдар ихээхэн газар аваад байна. Үнэхээр эмгэнэлтэй. Эрүүл биед саруул ухаан оршдог. Гэвч 3 сая хүн амтай Монгол эх оронд минь эрүүл мэндэ бодох хамгаалах цаг нэгэнтэй болжээ. Тэр дундаа элэгний хавдар гэх гинтийн аюултай энэ өвчнөөс өрчлсөн сэргийлэх талаар мэдлэг боловсрол суулгах нь нэн чухал байх. Хүн болон амьтны элэг гэх эрхтний гүйцэтгэх үүрэг бол хортой бодисыг хоргоожуулж, сахарыг хадгалан, хэрэгцээтэй үед эрчим хүч болгон гаргаж, бодисын солилцоог тогтворжуулах явдал юм. Иймд элэг гэх ач холбогдолтой эрхтний гүйцэтгэх үүрэг чиг хандлагыг хэлбэл бас илүүтэй ойлгож бид элэг эрхтнээ хамгаалж чадах байхаа. Эрүүл амьдарч хорвоогийн сайхан үр хүүхэд ач зээгээ харж насыг илээх нэгэн жаргал билээ. Түүний тулд эрүүл мэндийг нэгт тавьж элэг бүтэн сайхан амьдарцгаая. Элэгний хор тавдраар өвчилж болох зарим жишээ бол янз бүрийн зөв, доонрын цус, тариа, ариутгаагүй гэх мэт зүүгээр дамжиж болно. Шар өвчин туссан хүн хатуу дэглэн байрах хэрэгтэй. Элэг гэмтэх нэгэн хор бол архи юм. Шар өвчин туссан хүн удаан хугацааны туршид архи усаар байвал үхэлд хүргэх аюултай. Иймээс бид үеийн найзууд, хүүхэд багчуудаа, аав ээж, ах эгч хамаатан садангаа эрүүл зөв, энх тунх, ялангуяа элэгний хор тавдраас сэргийлэхийн тулд түүний тухай ярьж нэгэн үлгэрэлдэг нэгэн болоорой. За өнөөдрийн өгүүлэгтэй хамт байсанд бүгдээрээ маш их баярлалаа. Тэгэхээр бүгдээрээ элгээ харилцгаая. Элэг бүтэн, элэгэн алан нутагтаа амьдарцгаая.